За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор та бүхэнтэйгээ бодлын хүчийн талаар видеог бэлтгэж байна. За бодол гэж юу вэ? Бодол ямар үр нөлөөг бидний амьдралд үзүүлдэг юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцахаар бэлтгэсэн. Хүн өдөрт 70,000-аас 80,000 бодол боддог. Түүний 80% нь сөрөг бодлууд байдаг. Тэгвэл бид нар тийм их сөрөг бодлуудыг боддог хэрнээ яагаад эерэг бодлыг 20% нь боддог юм бол хэрвээ бид нар дандаа эерэг бодол боддог байсан бол бидний амьдралд юу болох байсан бол гэдэг асуудлууд гарч ирнэ. Бид нар мэдж байгаа бодол биелэлээ олдог. Бид нар юу гэх бодно тэр зүйл бидний амьдрал дээр бодит болдог. Яагаад вэ гэвэл бид нар эхлээд бодол бид наранд тархинд бодлууд орж ирнэ. За орж ирсэн бодлууд маань аажмаар хэрвээ бид нар бодлууд дээр анхаарал буюу төвлөрөл өгөх юм бол энерги өгөх юм бол тухайн бодлууд маань мэдрэмж болоод хувирдаг. Өөрөөр хэлэх юм бол бодлоос мэдрэмж үүсдэг. Гэхдээ бүх бодлууд маань мэдрэмж болоод байдаггүй гэсэн. Хэрвээ бүх бодлууд маань мэдрэмж болоод байдаг байсан бол бид нар өдөрт 70,000-аас 80,000 мэдрэмжүүдийг бол мэдрэх байлаа. Тийм учраас бүх бодол мэдрэмж болдгоо. Тийм учраас тухайн бодолд мэдрэмж өгөхгүй юу гэдэг сонголт биднэрт үргэлж байдаг. Хоёрдугаарт нь тухайн бодлыг үргэлжлүүлээд бодох уу, бодолд автах уу, бодлыг тавьж явуулах уу гэдэг сонголт бас биднэрт байдаг. За ихэнх хүмүүс манай сургалтуудад сууж байгаа, за миний эмчилгээтэй менторт ирж байгаа хүмүүс маань юу гэж хэлдэг вэ гэвэл би ерөөсө бодлоо удирдах чадахгүй байна. Ерөөсө өдөржин л бодоол байна. Ерөөсө зогсоё гэд бодол ерөөсөө зогсдгүй гэж хэлдэг. Тэгээд зарим хүмүүс маань ховсын эмчилгээний үеэр ч гэсэн ярьдаг. Багшаа би ингээд ховсын эмчилгээнд орж явахдаа ингээд бодол бодоод байсан гэж хэлдэг. Бодол хизээ зогсох вэ гэвэл бодол хүнийг нас барах үед л бодол зогсно. Тэрнээс өмнө бодол орж ирж л байна. Энэ бол хэвийн это нормально, right? So тийм учраас яг яах ёстой вэ гэвэл тэр бодолд анхаарал өгөхгүй буюу бодлыг тоохгүй орхино гэсэн үг. Зүгээр л таны хажуугаар галт тэрэг өнгөрөөд явж байгаа юм шиг л те. Бид нар зогсож байгаад галт тэрэг өнгөрөөчдөг шиг та бодол ирж гин. За миний бодолд нэг тиймэрхүү бодол орж ирж гин да гэд бодлоо ажиглаад өнгөрөөчнө. Тэр бодлыг дагаад урсаад улам түүнийг ургуулад түүнд энерги өгөөд түүнийг хооллоод бодоод явахгүй. Хэрвээ та ингэдэг дадал зуршилтай байвал өнөөдрөөс эхлээд бодлоо ажиглана, бодлоо цаасан дээр бичнэ. Бодлоо цаасан дээр бичиж байгаа нь бодлыг басгаж байгаа хамгийн үр дүнтэй арга техникүүдийн нэг байдаг. Түүнээс биш хүмүүс яг яаж алдаа гаргадаг вэ гэхээр бодол бодохгүй гэж тэмцэлддэг. Тэгээд тэмцэлдэх зүйл маань улам л биднэрт нөгөө нэг эсэргүүцэл буюу resistant болж өгдөг. Ингээл эсэргүүцэх тусам улам бодол их орж ирээл тэгэл бодолтойгоо тэмцээл би муу бодол бодохгүй би сөрөг бодол бодохгүй гэж тэмцэх тусам бодол улам ихээр орж ирдэг. Тийм учраас бодлыг зүгээр л ажиглаад за би тийм бодол бодож гинэ гэд ажиглаад бодлыг тавьж явуулах хэрэгтэй юм шүү. За ийм санааг хэлэх гэсэн. За дараагийн нэг зүйл нь яагаад бид нар эерэг бодол боддоггүй юм болоо? Яагаад 80% нь сөрөг бодол боддог юм бол? Та өмнө ингэж бодож байсан уу? Хэрвээ тэгж бодож байсан бол яг одоо энэ видеог дуустал нь үзээрэй. Яагаад гэвэл сөрөг бодол бодох нь илүү амархан. Жишээлбэл энэ тайлбарлая л да. Бид нар ямар нэгэн зүйлийг хэн нэгэн лөө чихэх их амархан байдаг тийм ээ. Тэрнээс болсон, иймээс болсон миний амжилтанд хүрэхгүй байгаа нь улс төрийн буруу, Монгол улсын татвар их байгаагийн буруу, юу байдгийг те. Замын төвжирлийн буруу, утааны буруу юу байдгийг. Ингээд ямар нэгэн байдлаас, ямар нэгэн гадаад орчноос бурууг шууд хайдаг шиг, бурууг шууд тийшээгээ тохох амархан байдаг шиг хэрвээ өөрөөсөө үзвэл тэр хэцүү байдаг те. Таны эго тавьж явуулахгүй. Миний буруу байсан би чадаагүй учраас гэж хэлэх төдийлөн хүн болгонд амархан биш учраас хүн болгон дандаа нөгөө өөрийгөө өмөрөх хандлагатай, бусдаас бурууг хайх хандлагатай, бурууг бусад руу чихэх хандлагатай байдаг нь энэ зүйл амархан учраас юм байна. Түүнээс тухайн муудаа биш энэ амархан учраас. Яг түүн шиг сөрөг бодол бодох нь амархан, эерэг бодол бодох нь бэрхшээлтэй байдаг юм байна. Эерэг бодол бодохын тулд танд энерги хэрэгтэй. Яг л та
энергитэй байж ижил тасгал хийдэг шиг тий. Фитнест очоод тасгал хөдөлгөөн за 100 сунаа гэж хэлээ л да. 100 сунах it's not easy right. Энэ бол одоо тийм амархан биш тий 100 сунах танаас энерги шаардна. Танаас маш их хичээл зүтгэл төвчээр шаардна тийм ээ. Тийм учраас хүн болгон фитнес тогтмол яваад тасгал хөдөлгөөн хийж чадахгүй. Ягаад гэвэл энд энерги хэрэгтэй, төвчээр хэрэгтэй, юм хэрэгтэй болно. Яг тэрнүү шиг эерэг бодол бодоход танд энерги хэрэгтэй. Тийм учраас хүмүүс сөрөг бодол бодох амархан, бусдаар буруугаа чихэх амархан, бурууг бусад юмнаас харах амархан учраас хүмүүс дандаа сөрөг бодол боддог юм байна та бид нар. За тэгээд бид нарын нүд дандаа одоо гадагшаага байрлалтай тийм ээ. Нүд маань одоо ингээд өөрийгөө бие толинд харахгүй бол өөрийнхөө нүдэрээ одоо өөрийгөө харах боломжгүй байдаг шиг бид нарын нүд дандаа гадаад орчны зүйлүүдийг олж хардаг юм байна. Дандаа нүд гадагшаага хардаг учраас дандаа бусдын бурууг олж хардаг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө сул талыг олж хардаггүй. Дандаа бусдын сөрөг талыг хардаг. Тэгсэн мөртлөө өөрийнхөө сөрөг талыг олж хардаггүй нь бид нарын одоо бас нүд маань гадагшаага чиглэлтэй байдагтай бас холбоотой юм байна. Гэхдээ энэ боломжгүй зүйл бол биш. Бид нар тасгал нөгөө дадлын хүчээр өөрлөгөө төвлөрч, өөрийгөө ажиглаж, awareness буюу одоо өөрийгөө тогтмол хугацаанд ажиглаж, мэдрэмжээ ажиглаж, өөрийгөө үйлдэлээ ажиглаж, тэмдэглэл хөдлөх замаар бид нар өөрийнхөө сул талуудыг олж харах боломжтой. Ажиглалт гэдэг бол зөвхөн л энгийн юм шиг сонсогдож байгаа боловч өөрчлөлтийн 50% нь байдаг. Хэрвээ та өөрийгөө ийм зантаа гэдгээ, өөрийгөө ямар үед уурладаг, өөрийгөө ямар үед баярладаг, өөрийгөө ямар үед одоо бие барьж чаддаггүй, ямар үед та ямар мэдрэмжийг гаргадаг, тэр бүгдийг мэдж ажиглаж чадах юм бол энэ өөрчлөлтийн 50% нь болсон гэсэн үг. Гэтэл хүмүүс тэр болчлон ерөөсөө өөрийгөө ажиглаж сураагүй, датаагүй байдаг. Хинч бид нараас чи ямар мэдрэмжтэй байна, чи өнөөдөр ямар мэдрэмжтэй байсан гэж асуугаагүй учраас бид нар ерөөсөө мэдрэмжээ ярьж сураагүй байдаг юм байна. Тийм учраас өөрийгөө өнөөдрөөс эхлээд ажиглах хэрэгтэй. Би ямар мэдрэмжтэй байна? Би яг одоо юу мэдэрч байна? Хэрвээ таны сэтгэл санаа жоохон таагүй байх юм бол ямар сэтгэл хөдлөмжийг мэдрээд байна? Таагүй дотор уйтхур гуниг юм уу? Эсвэл одоо хин нэгнийг санаад байгаа юм уу? Эсвэл өөрийгөө буруутаар мэдрээд байгаа юм уу? Гомдоод байгаа юм уу? Тэр зүйлүүдийг мэдрэмжүүдийг ялгаж ойлгох хэрэгтэй. Гадаадад ихэвчлэн хүүхдийг багаас нь дандаа мэдрэмжийг асууж өсгдөг юм байна л да. Чи өнөөдөр ямар мэдрэмжтэй байсан? Өнөөдөр ямар мэдрэмжийг яг одоо мэдэрж байна? Чи ээжтэйгээ хамт байхдаа ямар мэдрэмжийг авдаг вэ? Чи яадаг вэ гэж дандаа мэдрэмжийг асуудаг. Манайх тэгдэггүй. Эсэргээрээ уйлж байгаа хүүхдээ дугаа бол чимээгүй бол битээ амаа хамихтэй нулимсаа арч гих мэтэр тухайн хүүхдийг гих мэтэр нөгөө нэг мэдрэмжийг дандаа дардаг. За энэ дарагдсан мэдрэмж бид хүмүүст цугласаар байгаад хүмүүсийн бие дээр хадгалагдсаар байгаад одоо сэтгэл готрол цаашлаад бүр одоо өвчнөг авчирдаг. Хүмүүс тэр болгон мэддэггүй. Таны сэтгэлийн өвчлөл, таны биеийн өвчнийг авчирсныг хүмүүс мэддэггүй. Зүгээр л энэ бие махбод нь өвдөд байгаа нь одоо гадны орчны юмнаас ямар нэгэн зүйлээс хоололтоос ч юм уу хөвчлэн тэгж ойлгодог. Гэтэл энэний уг үндэс нь таны сэтгэл зүйн өвчлөлтөөс эхлэлтэй байдаг. Жишээлбэл үүнийг психосоматик гэж ярьдаг тийм ээ. Жишээлбэл таны одоо нуруу ихээр өвдөд байлаа гэж бодъё. Тэ нуруу өвдөх, бие махбод дотор нуруу өвдөх. Энийг бол юу гэж тайлбарладаг вэ гэвэл та хитрхи их ачааллыг өөрийнхөө нуруундаа авсан учраас өнөөдөр таны нуруу өвдөж байна гэж хэлдэг. Сэтгэл судлал талаас авч үзэх юм бол таны бөөр маш их өвдөд байгаа бол та ямар нэгэн зүйлээс маш их айгаад байна гэсэн үг. Гэх мэтчлэн харшил тий маш олон хүмүүс дийлэнх тий байдаг, нийтлэг байдаг өвчин бол харшил. Харшил ховсын эмчилгээгээр сэтгэл заслаар бүрэн идэгэрдэг. Яагаад гэвэл энэ 100% таны сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой.
Яагаад гэвэл таны доторх одоо энэ таны дотоод ертөнц, таны гаргаад байгаа үйлдэл, таны хийгээд байгаа энэ гадаад орчин хоёр хоорондоо зөрчилдөж үүнийг эсэргүүцэж байгаа үед таны биед харшлаар энэ илэрдэг. Эсэргүүцэж байна гэсэн. Таны дотоод гадаад хоёр маань зөрчилдөөд байна гэсэн үг. Тэгэхээр ховсын үеэр харшил бүрэн идэрдэг. Ер нь таны ямар нэгэн газар өвдөд байгаа бол, таны сэтгэл санаа ямар нэгэн таагүй байгаа бол, та ямар нэгэн таагүй мэдрэмжийг мэдрээд байгаа бол манайхаа за би тэгээд байна гэд яваад байж ерөөсөө болохгүй. Энэ сэтгэл зүйн өвчлөл нь бие махбодын өвчлөлөөс илүү хор хөнөөлтөө. Харамсалтай нь хүмүүс бие өвдгөн гоо тэр дорн нөгөө нэг би энэ маш их хэмжээр өвдөлт өгөөд төвчхийн аргагүй байгаад байдаг болохоор хүмүүс эмнэлэг рүү яваад эмчлүүлээд байдаг. Магадгүй тэгдэггүй байсан бол бие ч өвдөхөд эмчлүүлдэггүй байхсан тийм ээ. Гэтэл сэтгэл нь өвдөд ахаад төдийлөн нөгөө өвдөлт хүчтэй мэдрэгдэхгүй учраас хүмүүс тоохгүй орхигдуулдаг. Тоохгүй орхигдуулсны улмаас энэ шарах сэтгэлийн цочрол, травманууд нэмэгцээр таны амьдрал дахин үр нөлөөгөө үзүүлээд л байдаг. Биеийн өвчлөөс ч илүү хор хөнөөлтөө. Тэгээд бүр улмаар удаан явах юм бол энэ биеийн өвчлөл болж илэрдэг. Тийм учраас та 3 сар тутамдаа заавал нэг удаа сэтгэл засалч дээр очиж сэтгэлээ үзүүлж авах хэрэгтэй. Ховсын эмчилгээнд орж явах хэрэгтэй. Сэтгэл засалчид очиж явах хэрэгтэй. Энерги эмчлүүлж авах хэрэгтэй. Энэ заавал бүр нэг болохоо болцсон. Заавал нэг эсвэл бүр юм сэтгцийн өвчтөө, сэтгцийн эмгэгтэй эсвэл одоо ууртаа уцаартай бүр дийлдэхэ болсон хүн л сэтгэл зүйч дээр очно гэдэг ойлголт одоо байхаа болсон. Өөртөө анхаардаг хүмүүс сэтгэл зүйч дээр ханддаг, сэтгэл заслын эмчилгээг авдаг болсон шүү манайхаа. Энэ зүйл өөрчлөгдсөн. Заавал одоо нэг юм паникцсан хүмүүс, стресс, сэтгэл готролд орсон хүмүүс одоо сэтгцийн эмгэгтэй хүмүүс л сэтгэл засалчид очдог гэсэн энэ одоо ойлголтоос одоо ангижрах хэрэгтэй. Хэрвээ таны амьдрал танд чухал бол та өөрийнхөө амьдралыг дараагийн түвшинд авчрахыг хүсэж байгаа бол, та илүү хөнгөн сайхан мэдрэмжтэйгээр аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол та заавал ховсын эмчилгээнд орох ёстой. Яагаад гэвэл та тэр сөрөг мэдрэмжүүдээ хадгалаад яваадах юм бол та аз жаргалыг мэдэрч чадахгүй. Танд аз жаргалтай амьдрал ирэхчгүй. Тийм учраас заавал сэтгэл заслын эмчилгээ ховсыг хойшлуулахгүйгээр яаралтай орж өөрийгөө засаж авах хэрэгтэй. Өөрийгөө тэр сөрөг негатив бүхнээс өөрийгөө салгаж авах хэрэгтэй. Сөрөг мэдрэмжүүдээ гаргаж өөртөө эерэг програмуудыг суулгаад авах хэрэгтэй. Таны амьдрал таны гарт байдаг. Таны амьдрал таны сонголт байдаг. Одоо энэ өндөр технологи хөгжсөн одоо интернет сайхан хөгжсөн мэдээллийн энэ 90-100-д дээрүүд байсан бол хүмүүс мэдэхгүйгээсээ ингэж явсан гэж бодохсон. Одоо мэдээллийн 90-100-д амьдарч иж өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг хойшлуулад эсвэл мөнгөө харамлаад явж байгаа бол асуудал үнэхээр тань дээр байна. Та өөртөө хайргүй гэж хэлье. Та өөртөө хайргүй. Хэрэв та үнэхээр өөртөө хайртай байсан бол ямар нэгэн зүйл хийх байсан манайхаа. Ямар нэгэн сургалтад суух байсан. Өнөөдөр ямар нэгэн байдлаар танд нэг юм болохгүй л байгаа бол та түүний мэрэгжлийн хүнд хандах ёстой л байсан. Та шүдчэн өвдөд байгаа бол шүдчэн өвдөд ингээ явахгүй шүү дээ. Шүдний юмтай ч ханддаг шиг. Таны сэтгэл өвдөд байгаа бол сэтгэл засалч дээр ирээд ховсын эмчилгээнд орох хэрэгтэй. Та нэг юмыг чадахгүй бол сургалтанд суух хэрэгтэй. Чаддаг хүмүүст нь байгаа мөнгөний нөгөө заалгаад сураад авах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө ямар нэгэн юм хийх хэрэгтэй манайхаа. Суугаад байдаг үе өнгөрсөн. Одоо зөвхөн л би чадахгүй байсан. Чаддаг хүмүүс нь тэр юм агаад би угаасаа тийм юм чадахгүй гэж суудаг үе өнгөрсөн. Одоо хүн болгон юмыг суралцж чаддаг болсон. Одоо заавал 4 жил диплом олж авах замаар юмыг сурдаг биш. Таны мэргэжил юу ч байсан, та юу ч сурч болно. Тийм учраас даалт ухамсар, энэ мөнгөтэй харьцах сэтгэл зүй, мөнгөний сэтгэл зүй, даалт ухамсар, одоо манифест хийх, яаж одоо таталцлын хуулийг амьдралдаа хэрэгжүүлэх үгээд өөрийнх чинь амьдралд усагаар шиг хэрэгтэй энэ мэдлгүүдийг олж авахад цаг хугацаа мөнгөө зарцуулаач манайхаа. Энэ танд эргүүлээд маш олон өгөөжийг авчирна штэ. Зуны одоо наадам болох чинь. Тэгээ наадмаар энэ сум
тэр аймаг энэ аймаг гэж явхаасаа илүү ээлжийн амралтаа аваад нэг сарыг өглөө гарч гүйж өдөр нь фитнест очиж оройн нь одоо тэр хоорондоо энэ бясалгалаа сонсож ховсын эмчилгээндээ орж батламж өгсөө хэлж амьдралынхаа нэг сарыг манайхаа өөртөө зориулах юм бол та өнөөдөр байгаагаас танигдахын аргагүй өөрчлөгдөн би амлын энэ өөрчлөлт бол ирнэ. Хамгийн гол нь бид нар өөрсдөө одоо хийх хэрэгтэй. Тэр зүйлийг цаг гаргаж хийх хэрэгтэй. Таны амьдралд өнөөдөр ямар нэгэн зүйл болохгүй байна уу? Хийх хэрэгтэй. Мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Сургалтанд суух хэрэгтэй. Зүгээр суугаад байвал юу ч болохгүй. If you change nothing, хэрвээ чи юу ч өөрчлөхгүй бол nothing will ever change. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг байдаг. Тийм учраас манайхаа зүгээр л одоо би стресстэй байна өө, сүүлийн 2 сар болж гин, 3 сар болж гин. No stop. Одоо зогсох цаг болсон. Яагаад өөртөө анхаарахгүй байгаа юм бэ? Яагаад өөртөө тийм хайргүй юм бэ? 2 сар стресстэй явна гэдэг чинь таны бүх эдис үхэж байна штэ, өвчлж байна штэ. Яагаад тоохгүй байгаа юм бэ? Яагаад 3 сар, 2 сар стресстэй, сэтгэл хутралтай явсаар л байна вэ? Яагаад арга хэмжээ аваагүй юм бэ? Гэдэг асуултыг би танд тавьмаар байна. Тэгээд өнөөдрийн одоо видеогоос та нэгийг бас магадгүй бодож ухаарж авсан баха гэж бодож байна. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. Хэрвээ та ховсын эмчилгээнд цаг авахыг хүсвэл би энэ доор description хэсгээр линк тавина. Манай пэйж хуудас руу ороод ховсын цаг аваарай. Манайх мэргэжлийн Орос хүнээр ховсын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд 3 дахь жилдээ хийж байгаа шүү. Манайх 5,000 гаруй хүнийг эрүүлжүүлээд одоо сэтгэл зүйн хувьд эв эрүүд болгож аз жаргалтай болгоод байгаа юм шүү. Тэгэхээр та ч гэсэн өөртөө анхаарч өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Эцэстийн үр дүнд энэ бол таны амьдрал юм шүү. Тэгээд бүгдэнд нь аз жаргал хүсье.